Тэнгэр хураан татаж үйлс хэлэмд нуусан чи сэтгэлийн минь гүнд чи наран мэдгийсэн хэвээр чинийхээ төлөө нарны урт газрын хоолыг туулсаар ирв би. Бэлчээрийн зэгс чимээ энерги болоход таныг сонсох мэт санагдах юм. Наран ургаж саран шингэх өдрүүдэд таныг ирэхийг тэгсэн ядан хүлээлээ би. Харин эцэг минь таны нэрийг дурдах төдийд л уурын уул мэт тогширно. Марал минь. Сэтгэлээ чилээх гэсний хэрэггүй дээ. 90 100 хэдэнтэй үлрэн солигдсон ч сэтгэл минь чиний гэрэлтэх зүг рүү заавал намайг хүргэнэ. Хей Гана. Өглөөний мэнд гүзээлцгэн минь. Би чамаа битээ тийм нэрээр дуудаад гэж хэлээ эздээ. Ойлголоо. Тэгвэл таныг юу гэж дуудах вэ? Иргэний үнэмлэхний нэрээр чинь дуудаж болох уу? За хамаагүй. Баси. Нэш. Гана. Зүудний тэл олоод өгдөө. Вау, маш гайхамшигтай асуулт байна. Мэдээж та зүүдэлсэн зүйдээ тодорхой хэлж өгвөл яг тэр зүүдний тайллыг өгөх боломжтой. Би харин орчин нэг залуу зүтлээ. Үнэхээр царайлаг. Тэгээ би тэр үнсэлцэг шахсан гэж боддоо. Хамгийн сонин эртний монгол хэлээр надад яриад байсан. Би тэрийг ойлгоод өдөөс нь яриад байсан. Сонин багаад санаанаас юусаг гардггүй. Гайхалтай. Гэхдээ таны энэ зүүд дурлалтай ямар ч холбоогүй гэж бодож байна. Та сайхан залуу зүүдэлсэн гэдэг нь хэтэрхий удаан ганц бие яваад танд эрэгтэй хүн дутагдаж байгааг илэрхийлж байж болох юм. За хөөй. Мэдчихлээ штэ мэдчихин. Тэртээ тэр хүн надад ч гэсэн хэцүүлэх чам. Магадгүй тэр хүн ирээдүйд чамтай үнэхээр уулзах хүнч байж болох юм. Заримдаа хүний зүн совин ирээдүйтэй холбогдож зүүдээр дамжин анхааруулга өгдөг. Анхааруулга. Нэрээ миний зүудэнд нэг хүн над руу хойш хуцаад ирсэн шүү дээ. Маш сонирхолтой зүүд байна. Энэ зүүд нь амьдрал дээр таныг нохооноос ч дор гэж үзэх нэгэнтэй таарч болно. Эсвэл таны дотор ямар нэгэн нохооны чанар байж ч болох юм. Эсвэл та урд насндаа нохоо байсан. Бүр эсэргээрээ та дараа төрөлдөө нохоо болоод Шаал. Юм ярах сэтлэг болгоочлаа. Өнөөдрийн цаг агаар ямар юм? өнөөдөр өдөртөө 15 градус. Ихэнх нутгаар үйлэрхэг салхины хурд 15 м/сек байх ба үдээс хойш 20% хурдтай байна. Мөн сүүлийн хэдэн сар олонний анхаарлыг татж байгаа сүүлд одны тракторыг тооцож үзэхэд одоогоос 1200 гаруй жилийн өмнө дэлхийд ингэж ойрсон гэж эрдэмтэд үзэж байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү сүүлд од нь нар хэрдэг үед нар сарны заагаар нисэн өнгөрөх ба 4 хоногийн дараа нар бүтэн хэрдэх үзэгдэл тохиолдож нарны соронзон орны долгионы идэвхжил хамгийн дээдзэгтэй хүрэх юм. Юу ээ? Хизээ ярьж байгаа юм бэ? Найс өнөөдөр анх удаа текст хэлсэн. За. Юу хэлсэн ч гэжтэй уг нь хэлчихсэн. Тэгэл яг үзэгдэлтэй бэлдээл, тексттэй бэлдээл гэсэн. Тэгж чад үзэгдлээ өнгөрөөцсөн. Тэг юу юмстэй юм бэ? Буцааслаад уг нь наашлаа гэсэн чинь миний цүнхийг нэг хүн андуур аваа авчиж. Тэг ядаж утсан авчил та залхахаар өрөөс авахгүй юм.
А юу утас арай авах гээд гэсэн чинь утсаас халуун болчихсон. Яа чи ямар бүтлгүн бэ? За тэр яг ядаж нэг үг мөгөж хийжлээ. За. Байна ээж. Харин би оройд залгах юм уу гэж бодож ирсэн. Нэрээ мó. Би сургуультай тэнцсэн байна. Би сургуультай тэнцэж. Ой, сая. Намайг асуугаад чи. Байна уу? Төмрөө хийсэн юм бол. За охин орой ирээ за. Яса. Тэцлээ. Миний нэс тэнцээг байна. Тэцээгүй. Тэцээгүй. Гэтэ нээд нь тэнцээ. Би солонгос яваад ад болно. Ёо, гоё. Тохиож. Ямар гоё юм. Гадаад пассворд. Төрсний гэрчлэгээ. Эрүүл мэндийн дэвтэр. Иргэний үнэмлэх. Диплом. Багшаа. Би та нарт хэлсэн шүү дээ. Чихгүй толголол явцгаагаад гэсэн. Яг их өөртөө ч яах. Багшаа л да. Надад диплом үнэхээр хэрэгтэй байгаамаа. Та ч гэсэн оюутан байсан шүү дээ. Ганц удаа тусалчаал та төхөө. Багшаа ч шиг. Би над хичээлээ чинь та нарт орж исэн юм уу? Тэгвэл хичээ. Бууж штий. Би чамд ойлгомжтой хэлээд байна. Чи сонсохгүй байна уу? Бата агшигаа олж дүнгээ гаргуул, гарын үсгийн зурвал өөр ямар ч арга байхгүй. Яа. Ямар ядаргаад юм бэ? За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр завгүй үстэй манайхаа. За энэ айраг цагаа утгаа. За цагаанах. Сонин сайхан юу та. Ажил төрөл тавлаг. Сонинт. Мянган жилийн өмнө ийм юм байсан байна гэж байх уу? Улаана. Би чамайг битгий намайг цахана гэдэг бай гэж хэлсэн байхаа. Бат. Ойлгосноо? Бат. Цаад нөгөө нь харагдана уу? Надад юм авчирч өгстэй байсан. Тань дээр ирнэ гэж хэлээ. Энэ урд орол яваа сурах та. Зүг. Чи өөрөө хаавч юу? Энэ зуруу. Хүүх. Эдгээр чи харин. Саач. Хөөе. Аяа. Хотор. Энд хамаагүй битгий хүрээд байл та чи. Чи юу штэ? Эднэрийг ямар эмзэг болохыг мэдхүү. Эн чинь мянга. Магадгүй тэрнээс ч олон жилийн өмнөх түүхийн үн тоолдвор. Бидний өвөг дээдс энэ нутагт амьдарч байсан гэдгийн баталгаа.
Чи ер нь энийг ямар чухал болохыг Данч чи ойлгохгүй л дээ. Цагаанаха. Дүүн нэг юм болоод. Гэн толгой. Хэлбэр галбэр. Гэхдээ наадуулаас чинь их ялгараадхан байхгүй юм шүү. Чи нэг ханаас авсан. Дүүн нэг газраас олоод. Ханаас авсан юм бэ? Хаанаас олсноо хэлж болж л байна л да. Замаа. Тэгээд хаанаас? Тэр замаараа нилээн явж байтал чи. Та нөгөө цэрэнгуухныг мэдэн штэ. Мэднэ. Тэрний ердөө цаана хоёр салсан зам байгаа. За. Тэгээд Сайн байна агшаа. Энэ чи юу? Дүнгээ гаргуулах гээд. Жаараа хадлална агшаа. Ингээд дүнгээ гаргуулчих уу те? Тий. Хүүхдээ таныг арх аваад дүн гаргаад өгчдөг гэсэн шүү дээ. Чи битгий хүнд оромжлоод байгаа. Эндээс гар. Та одоо ямар сүртэй юм? Хойло зур хаал балгүй зүгээр 60-50-аас салчилдаг агшаа. Эндээс гар. Та тэрийг одоо л бодоод байт юм шээс дээ. Чи яах гэж ирсэн юм? Би энэ диплом авах гэсэн. Таны гарын усыг дутаад тэгээ танаар гарын усыг зургах гээд ирсэн. Үгүй. За тэгээд яа гэлээ. тэгээ яах вэ нөгөө? Би таны араас 1000 км яваад ирсэн шүү дээ. Хоёр салаа цам. Би чамайг ир гэж гуйгаа юу? За хоёр салаа цам. Тэрнийхээ баруун талаар оронгод дулмаага хүчийг та мэдэн штэ. За мэднэ. Агшаа би Солонгос руу явах тэтгэлэг авсан юм аа. Долмааг маань үлжөөч тэр хөх бүрдийн их рүү өмнө. За. Тэрний баруун талаар оронгод дулмаага хүчэн дээр яваад чинь. За. Би танаас л мөнгө өгье. Хэд ивэл болох вэ? $10 сая. Байхгүй юу? Тэгвэл үгүй. Сая юун дээр явж байгаа бэ? Аа тий. Дулмаага үлчэндээ давхад очингууд хоошоо 20 км давхад яваад чинь. Чи яах гэдэг юм бэ? Та өөрөө ямар сонин хүн бэ? Үдийн насалчаа тэмхийн юмэн дээр ус санаад ах юм. Ганц гарын усыг зурхаа танаас юу ч унахгүй штэ, тийм биз дээ. Миний амьдрал, миний ирээдүйн шийдэгдэх гээд. Чадахгүй. Хичээлдээ цагтаа суухгүй яасан. Чамд дахиж хэлэхгүй шүү. Чүтэрч. За тэгээ ойлгомжтой үү? Дулмаага үлчэнээс хоошоо 20 км яваад. Йоо. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би энэ багшаа.
Гүшээ намайг уучлаарай. Би тэр запас дугуйч нь танд хэрэг болно гэж яаж мэдэх юм? Чи газрын хаанаас гарч ирчихэд надад ингэж гай болоод идэх юм бэ? Та гарын үсгээ зураад өччих бол би гай болохгүй яваад өгнө шүү дээ. Юу ч сураагүй чамд би тэгээд гарын үсгээ зураад дүнгийн чинь тавьж өгөөд баяртай гэж явуулах уу? Тийм юм байхгүй. Тэгвэл та надаас одоо шалгалт авчих. Гэнтхэн түүхийн ариу их мэдлэгтэй болчихов. Тэгвэл Монголын нууц товчоноос эхлэе. Монголын нууц товчоо хэдэн бүлэгтэй? Монголын нууц тавчаа хэдэн бүлэгттэй вэ? Тэгэхээр 12. За тэгвэл нэгдүгээр бүлэг юуны тухай гардаг юм? Ер нь Монголын нууц товчоо яаж эхэлдэг юм? Монголын нууц тавчаа 1-р бүлэг дээр юу гардаг вэ? За ярил л та. Монголын нууц тавчаа 1-р бүлэг дээр Тэмүүжингийн уг гарвал ба хүүхэд нас гисэн гарчигтай. Чингис хааны дээд язгуурт Бүртчон Гэргийн Гуа марлын хаанд онон мөрний хөвгөөн бурхан халдан ууланд нутаглаж Бацаагаан гэдэг хөвгөөнийг төрүүлжээ. Бацаагаан хөвгөөн Тамаачагийн хөвгөөн Ричард мэгний хөвгөн Уужин буурлал. Уужин буурлын хөвгөн салгаж авав. Чичнэр иймэрхүү юм хийдэ. Ер нь бид тэр түүхийг яагаар аабэгүй чэжлэхстэй. Мэдхийг хүсчихвэл AI ч юм уу интернетээс асуучих болно шүү дээ. Ядаргаатын. Яалаа гинэ. Түүхийг судалснараа бид өвөг дээдс уг гарвлаа мэдэж авахаас гадна үндэснийхээ онцлог, давуу тал, оршихуйн зүй тогтлыг мэдэж авдаг. Яас асуугаад болоо гэсэн үү? Тэгвэл тэрүүгээрээ дүнгээ гаргуулад гарын үсэг зурулаад авахгүй юу? Та чи ямар сонио юм бэ? Эзгүй хээр газар хоёулахны явж иж дандаа нэгнийг орхио явчих юм. Ийм юм гэж бас байдаг. Энэ одоо юу вэ? Ямар газар юм бэ? Чи наана байж байгаа. Юун газар вэ? Гү чи яах гэж орж ирсэн? Гадаа байж яахгүй яасан? Гадаа айгаад байна штэ. Чи эндээ байж гараа. Йоо, дандаа эндээ ээжээ гэх юм.
Мэдгүй. Чи ямар нэг юм хийчихэв үз. Нурхны. Гари. Хош. Наач нурхны. Нааша. Ийшээ. Ийшээ. Юу вэ хашаа? Мэдгүй. Одоо тэгээ хайчих юм бэ? Хаашаа явах юм? Танаас болж байхгүй юу? Яах гэж тэр агуу руу орсон юм? Үгүй чи дуугаа болоод өгөөч дээ. Би бодож штеп. Йоо. Ганц шалгалтын дүн авах гэсэн биш ингээ үх юм байна л да. Үх юм байна. Сони юм та. Үдит. Орой л болж юмар. Хашаа. Яагаад энэ хайхаар шээсүрээд идэв? Тэгээ яваа шээгээч дээ. Та битээ олдоо. Би газ шээчээд ирээ. Багшаа. Уушлаа. Багшаа. Хүн байж гээд ах чинь. Үнэн хөөрүүчи. Би түүхийн багш хүн. Багши гэдэг чинь юу юм? Балмад санаа агуулгууч. Ямар юмных нь балмад санаа байх вэ? Би зүгээр л төөрж бодож яваа хүн байна. Өөрөө ингэхэд хингээч юу? Би Бугын нутгийн галах. Би Бугын нутгийн Баатар райчин байна. Бугын улаанчтай Буцар 98 Баатар. Хөдөлгөл юм бол хөрхөн зарыг чинь хөрсөн дотор болоод хөлбөрлж орох шүү.
зүгээрээ. Хүлээ тэмч гайгүй байлгүй. Хиний хөвгдөв та нар. Хөвчөд юм аа авчир. Чи бүр хэлтэй маашин. Юу гэдэг юм? Чи хий. Галын амьсгагч. Эгэл харч юм би. Харчин. Чамаа хар болохоор чи харчин гэж нэрлсэн юм байна те. Дааш тийм ха патар байсан. Юу? Хар гэлэг нэ чи. Дорд үлсгэн шүү дээ. Давн толгойлсон муу дарах чинь. Юу нэ? Тэмблак чинь. Энэ кино зураг авалт юм уу? Камер чи ангаа. За чи бити дэмирээд бай. Гүй та өөрөө харалтаа хуц унарын. Яа, ард чинь лаг партагш ажиллаж байгаа юм байна л да. Бүр нарийн хийц мэдтэй. Ёо лаг энэ үнэр мөнөр Юунд чи хар хэлээр хачгарваад байгаа маа. За чи юу сүртэй. Найруулагчаал хэлчихэлтэй. Найз би асч үзэгчин штий. Чи эний бэлтрэг юм. За одоо битээ давраад байгаарай үй. Би Instagram-д 10k фолловертай штий. Гаграм. Тим ямар авгүй байна? Instagram гэж охир хэллэгтэй. Тим авах сонсоогүй юм байна. Ангат тэнгэр сахиус минь намайг хамгаалсан байна. Багш хаана нэ манай багш. Манай авгийн сан байна. Тонгоол багшийг тань авгийнх маань хаад мартсан бололтой. Манай авгийнх цасан дуртай чам шиг тололддог бололтой. Эрэнгээс яриадс юм уу? Нэрээс юм уу? Атая. Тана ог хааны.
Харь газрын хачин зүстэн чи юун хүмб? Юу би нөгөө хөнгөрн. Чингис хаан. Алтан ордны худалдаачин хүн байна. Алтан ордон гэж ямар газар вэ? Юу нөгөө худалдаа 8 эрхэлдэг дорой буурай газар. Бурхан сахиусаан дурсан бүдэлж вайнтан байна. Юу Алтан ордноос худалдаа 8 эрхэлж яваад тэгээд таны цэрэгт баригдаад ирсэн байна. Өвдийн замаар орсонгүй. Өртөөний ухаанд гүйцсэнгүй. Төөрсөн үү, төрхөрсөн үү, Тэнгэр мэддэг бай. You say that maybe you'll be thinking of me and try to love me, pretty little baby. I'm hoping that you do. Disconnected. Low battery. Please charge. Харь улсын хараал тээгч, хамаг сэтгэлийг сэвтүүлэгч, хамаг олныг оронгоор нүргүүлэх, вам таны амийг ч хөнөөж мэдэх хүчтэй бүлгөө. Хөрлөцөх сүйдэрчгүй далд орвол. Улсын амтны толгойг ав. Багш ямар нэг хэлдэг. Чи яах гэж ирсэн юм бэ? Юу яах гэж авах санаатай л ирж байгаад. Нар ирдэж эхэлж байна. Гачд салаад юм уу? Юу нар? Бэжи! Ас холын атар чуулганы мананцраас биелээ. Миний зарцыг алах гэсэн үү та нар? Хэрв тийм бол би нарыг унтрааж навчшиг шарлуулах уу? Хорвоог сөнөөж хоногийг дуусгах уу? Толгойн цавч яг одоо. Бэжи! Нар чи унтар гэрэл гэгээгээ зогсоо хорвоо дэлхий урд харанхуйд үлдэг. Кимчижигээ, догбоги,
Удан, Blackpink, Lisa, Mona Lisa, Жаннара, Жантай гоймон. Гомн шаач. Уцаа талтаа. Ядаж туслаач. Орлог хатан ижиний минь. Томн жива тэрэг. Одомичтэй хөлөвдөн тэнгэр газрын савслагт шаатай. Толгойтныг бүхийдгэж, тоогтныг сохируулж, хатан ижи. Астроном, археолог, айлгуур геометр, физик, хим, биолог, Тутанхамон, Рамзес, Клеопат. Өршөө, зэвхий царай татантай минь. Нарыг л асааж өгөөч. Бид чинь үнсэн хайсан шалт шиг болно шүү дээ. Багшаа. Нар хизээ гарч ирэхлээ. 1-2 минут. Тэгвэл дүнгээ. Өчиг тав. За явчаар. 100. 70. 90. 85. За 85. Тохирлоо. Бидэнд хамгийн сайн хоол дулаан гэр бэлдэж өг. Тэгээд бидний хэлсэн ярьсныг биелүүлвэл би нарыг буцааж өгье. Орон гэр эдэнийхээ дэжийг танд өргөе. Зөвхөн нарыг л асааж өгөөч. Сөгццгөө, мөргөцгөө. Өршөө галта. Өршөө. Нарчиас гэрэл гэгээгийн орчлон түгэж гэгээ хүслийг минь биелүүл. Би хүүхэд байхдаа цаг хугацаагаар шилжиж үзэх юмсан гэж мөрөддөг байлаа. Гэхдээ ингэж гинтхэн оддор тохиолдно гэж ёстой бодож байсангүй. Хөөе. Чивдэр үнэхээр цаг хугацаагаар шилжиж байгаа юм бах та. Юу яриад байгаа юм бэ? Би солонгос явж сурна гэж хэлээ үстэй. Руу мордоо. Яа. Алс холын газраас манай нутгийг зорин ирсэн. Зэвхий царайт хатанд нь та юу хүсгсэн бол? Таны алдар хинсэн блэ? Бугын овгтын ахлагч алдар он гэж би. Өө. Алдар ван та бидэнд хоол өгнө гэсэн яасан юм бол? Зэвхий царайт хатанд нь танд бид удахгүй хамгийн амттай хоолоо хүргүүлэмж. Багшаа. Зэвхий л гээд ах юм. Зэвхий гэж юу гэсэн үг юм? Хөөрхөн гэсэн үг. Хөөш. Эдгээр ерөн чив тэрт бүрэн итгэж шиг болох юм.
Яг саяных шиг ихэнсэг бартан байхад тухаарай заяа. Тэр хооронд чинь би эндээс гарахаараа заавал. За санаа зовлтгүй. Trust me. Би Станиславскигийн аргыг ашиглах юм чинь. Тэр нь юу гэдгийг? Хөөд юм мэддгүй штий. Би вэ штий. Тухайн дүрд тоглох биш. Тухайн дүрээр амьдрын гэсэн үг. Би хатан болно. Явсан хэрэг юу болов? Чаны хүүхдийн зээжинд чимээг өөхөн сэжиг хуралдана. Эргэж ирэгч үгүй. Эргэлзэнээс цааш гарсангүй. Харс өдөр хөндлөн бууж халуун зүүдэнд шүглэж иржээ. Шонон авгаас болгоомжл. Бодохгүй дээд тэнгэрийн заяах мөч ирж алдар гангийн охинтой гэрлэн. Эхийн үгийг зүрхэндээ хатав. Харин газраас ирсэн тэр хоёр этгээдийг яавал зохилтой их юм. Дээд тэнгэрээс өчнөн удаа дээлэн дотор зүү шивнэлээ. Хайр газраас ирсэн хоёр этгээд хаан үзэх хөнөөх аюултай хамаг олныг овонгоор нэргүүл. Иймийн учир өрмөн нүдэрээ бүр хуурд сэтгэлээр шахаа. Сүдэрт ажигтай. Жаахан унтъя л да. Юу гэж унтах вэ? Усалдаач. Чи энд үлдмээр байгаа мó? Эндээс явмаар байгаа мó? Хөөе. Би эндээ агуутайг үлдэнэ. Хэ? Гэрлүүгээ юу? За чи намайг анхааралтай сонсч. Ахын амны итгэдэг чивт хоёр энд ирсэн. Энэ явж ингийн хэрэг биш. Нар хэрдэг. Дэлхийн соронзон орон цаг хугацааны контимус гаж утасны улмаас л чивт хоёр энд ирсэн гэж надад бодогдоод байна. Юу бас соронзон контимус та ч одоо орны багш юм уу? Тэр яах вэ? Хамгийн гол нь хоёул агуу нэгдэд тэнд байж байх ёстой. Тэгчл байж эндээс явж чадна. Ойлгов уу? Тавш хурд. Амгалан ойрсуу. Зэвхий хатан тамин. Амгалан. Хүндэц очтод зоог өргөе. Морилгтон. Эрхэм зочид. Шүүс соогол. Вантан та борголын шүүс өнө. Хаанхын боргол уу? Одод буугын боргол. Зүрхтэлсээд байна. Дараа болъё. Надад цагаатай хойлоод байл. Та дангаар уу? Давхраар уух уу? Дангаар. Зя. Амигтай цогч тансаг борголын шүү сайхан шүү. Xa. Боргол гэж юу юм? Энд түүц. Кофе хэлээд авъя.
хийсэн бах таа. Нөхөр сайхан идэж өгдөг хэрэг. За энэ яг юуны бах вэ? Өчигдөрхөн агнсан бодонгийн мах. Гал ээ. За тэгвэл нэг аяг будаа өгчөөч. Будаа ээ нөө. Манайха будаа. Тэгвэл хачир гүүжүүжан ч юм уу? Эсвэл За тэгвэл сэрээ сохны юм байхгүй л дээ. Гараараа л идчихээ та тий. Гараараа. Эцэг минь. Юу алдар вантанг болгоовол би зэвхий царайд хатанг усанд болохуулж хаад ирий. Юу? Орохгүй штэ. Арах юм байна. Мартчих. Байж. Харчин. Алдарван эцгийг зөвшөөрвөөс харчинг зэвхий хатанданд үйлчлүүлнэ. Ёсоор болгоё. Харчин үйлчил. Яа. За юу вэ? Бид хоёр өөрсдөө зам хаалчих юм. Зарлиг даг. Удган надад юм хэлсэн. Тэнгэрийн ивэлд удганы хүүтэл суугачиртай гэж. Хаан заяад хүүч вэ? Харин бодлоор ирээгүй л. Нүдэнд чинь гэрэл асаана гэж үгүй. Харцаа юм чи мэдэрч бай. Мөрөөдөлд зөв чийл би. Тэнгэр биднийг харж байвал харин минь сэнэхгүй. Манайх чинь вогын удам. Тэнгэр болоод байгальтайгаа шүтэгддэг очигтай юм. Шүнжин вогын дуу шивнэн суудагсан. Чимээнээс нь зүүдний тайлал олж уншдаг юм. Яа энэ чи хамарчаа. За та хоёр наанаа байж гараа. Би удахгүй.
Танаа энэ багши чинь хаашаа дэгдээд явчих вэ? Ийшээ ч ус байх учиггүй дээ. Та хоёр чинь усанд булхна гээд байгаагүй л үү? Өөр юм их чамаа. Ямар юм яасан? Чамд ямар амати? Ой, чи өөр нь хэдтэй? Ах нь 19 өвөл үзээд байна да. Мөн бацаан чи надаас 3 дуу юм биш. Одоос хичээ гэж дуудаарай за. А, бишээ нунаа гэж дууд. Гуна. Нунаа. Гуна. Бас тгий болоогүй. Хүн алдаг талдаг. Тусаар хоолдог молдог гэл тамраал хийсэн. Чи овог аймаг дээр боол хийдэм байлээ штий. Юу? Би хэдий гал сахигч гэсэн хэрэг нь гарах юм бол илд бариад овгийнхын төлөө анаа өгч билэнгүй шүү. За. Чи бэжи. Ястамшаа. Яхаа. Юу ээ? Өглөөхөл косинус мосинус гэж олон юм яриад байсан биз дээ. Одоо тэгээ яг өөр дүлдэх юм уу эндээ? Өнгөрсөн дэрсэн юм чинь. Буцаж болж л таарна. Нар хэрдэж шít. Нар хэрдэлтэй. Би сонссон шít. Юу? Ирээдүйд бишээ. Бидний амьдарч исэн цаг үед нар хэртэн гэж тэгжсэн. Хизээ. Зээ, тань дээр очсон өдөр гэхээр одоо 3 хоногийн дараа. 3 хоногийн дараа. Нар хэртэд ахуй нэгдэж бид нар энд ирсэн. Тэгэхээр орчин цагт 3 хоногийн дараа нар хэртэлт болно. Нар хэртэх үеэр ахуй дахиж нэгдэнэ. Хөөе. Ахад 3 хоног юм уу? Одоо тэгээ яагаад? Энд таач харин. Заяа. Хоёулаа энд байх хугацаанд юунд ч хүрч, юу ч өөрчилж болохгүй шүү дээ. Хэрвээ тэх юм бол ирээдүйд болох ямар нэг юмыг бид устгах ч мэднэ. Ямар хөөх юм бэ? Чиний наа хүмүүсч бүр бодох шаардлагагүй юм биш. Хаа цэцэг шиг. Энэ цэцэг шиг өнгө байгаа зү. Чи яг цэцэг шиг харагдчих. Гэлээ лаатан та. Тагалцаа. Нүрэ бодох юм байна уу? Чихэр идэх юм байна уу? Хүрээд ирээрээ. Ямар шижгэн юм бэ? Ячаат нь ямар адилхан энэ хоёр. Ой бацана. Юу, 0 хаана идэв? Гуна манад 0 ургадаг шүү дээ.
Миний энэ тэгээд ингээд хүндэрмээр байна. Та хараг үлдсээ гаргая л гээд байх шиг байна да. Аха. Хоолхон очоод орш очих. За тэр тийм юм гэж. Нойлын цэс яах вэ? Чи мэдэхгүй л хата. Яах вэ? Юугаар арч вэ? Та энэ жолоогаар арчиж. Энэ хэсгийг. Одоо би арчих уу те? Хаанаас та? Харчин би арчиж өгөн шүү дээ. Өстөн дайсны хүү. Энэ муу чонын бэлтрэгтэй зугтахаар зэхвүү чи. Эцэг минь. Тэр намайг булаасан бус. Сэтгэл минь өөрөө дагсан. Тэр надад андгай тангараг өгсөн. Миний үгдээчийн газар нутаг. Сэтгэл гэдэг хоосон үгээр бус. Цусаар хамгаалагдсан байдаг. Миний охин, миний өстөн дайсантай нөхчих ёсгүй. Энэ бол барилга. Та тэнд байгаа залууг харж байна уу? Би харин өчигдөр шөнө Алдар анги охинтой энэ хоёрыг зогтож яхад нь цэргүүдэд бариад өгсөн. Би чамайг энд юунд ч оролцож болохгүй гэж хэлсэн биз дээ. Би албаар тгээгүй штий. Айсандаа санаандгүй ойрлцсон. Тэгэхээр н одоо ингэ бодоодсэн чи буруу юм хийсэн юм шиг санагдаад гимшээд болдгоо. Тэно. Чамайг хин гэдэг. Зөөд нь харсан залуу мөн шиг л ах юм. Чи эсвэл ярьж чаддгүй юм уу? Гэтэ чи ямар хөөрхий. Ай. Бас ууртай ах нэ. Энэ чиний хувь тавилан биш. Одоогүй бидний хорин болно. Тэр үед чи миний дэргэд сууж харин энэ бэлтрэг сүүдэртэй үлдэнэ.
чи одоо хэзээ даван дайрав. Ой. Чи ер нь яах гээд надад нойтаа ам шиг наалдаад байгаа юм бэ? Би үл мэднэ багш юм. Ямар ч учиггүй таныг дагмаар санагдаад болохгүй юм. Чиний дагах хүн чинь би биш. Энэ үг юм шүү. Ой харчаа. Тэр гадаага залуу юун залуу юм? Гонна минь. Та тэр чонын бэлтрэглөө дахиж бүү зөвл. Уг очих нь бол манай удагны хүү Чирха. Вангийн охин Гуамарл хоёр нэгэн бий болох учигтай байсан. Гэвч муу Гуамарл минь энэ чонын бэлтрэгт сэтгэл алдчихдаг. Хатан тантай уулзаж болгосон болов уу? Яа. Бүтэн юм гоё байдгийг мэдсэн бол өмнө зөндөө явж байхгүй юу? Танай энэ газрын уулын том модон сүлэг гол усан тунгалаг юм аа. Амар гоё. Яг уу интернет хүү, найл хүүгээс таацвал бусдаар үнэхээр би. Манай энд өдөр болгон л юм байдаг. Харин танаа ууг ямар байдаг вэ? Манай уу. За чамд юу гэж тайлбарлах вэ? Хүмүүс өглөө гараад орой ирдэг. Харилдаа нэг тийм хаанар шиг биш. Өмлөл авахгүй. Чимээ шуган ихтэй. Бүгдээрээ нэг юм жижигхэн юм хараад бибитэйг нэг харьцдаг. Худал мэдээлэл итгэдэг. Ер нь харилдаа муутай юм биш. За тэр яах вэ? Чамаа хин гэдэг лээ. Миний нэрийг Гуамарл гэдэг. Харин Цэвхийн хатан таны хаалтрыг хинсэн бilé? Намаагүй Поко хаанч штэ. Поко. Хотлоо ирсэн юм аа заяа гэдэг. Өнөөдөр би чамайг анхаараад юу гэж бодсон гэж энэ ямар зэвхий гүнж вэ гэж бодсон штэ. Өнөөдөр найзаа намайг өчтөр уучлаарай. Би албаар тгий гэж бодоогүй шүү. Өчтөр зүгээр зочсондоо айсандаа л орилцээ. Энэ өчгөр л тантай уулзах гэсэн. Эртний ус сонзонгоос үүдэлтэй. Бидний хайр сэтгэл бүтлгүйтэж байгаа. Би танаас ганцхан зүйл гоёх гэсэн. Хайртай бүртээ минь нэмийг аврахад туслаач. Бүрт чон. Миний бодож байгаа зүг бол 8-9 зууны үед л байх гэдэг байна. Өөш багшигаа. Та наана юу дүрслээд байгаа юм? Энэ хаан байгааг бараг залж санаатай. Үш. Ингээд юу та нарт он тоолол гэж байна уу? Зүүнний 44 хард ингийн заяад. Бохноён зэргийн синтитэй. Шижрийн хүү таашир гэж хүүрээ. Миний сайн анд бит хоёр галын дэргэд нэгэн шин ярилцсан суугтаа. Орчлон дээрх хүмүүн төрлөختөнд он цаг тоолол гэж огтоос хэрэггүй гэж
Бүрдэн ярилцсан юм да. Ийм сайхан харагдах гэж. Хэдий замандаа бас толгойд ирэх юм авчдаг юм бэ? Аль Баабатар. Манай удамд ийм урт гартай амт ер нь байгаагүй шүү. Өөш. Таны удам ер нь манд ямар хамаатай вэ? За бач чамд яаж тайлбарлая та. Би бол чиний биш. Чи бол миний өвөг дээдэс байх маа. Багш. Би танд нэг зүйл хэлье юу гэж их тонгон бодно суулаа. За, юу тэр? Би нэг хоол аялуулъя да. Ой, алло. Атгах. Сайхан гэдэг байна уу? Энэ чиний утга. Той. Асал урт гаралцсан уу? Таванд бүчөөрэ хэлэлгүй очсон. Өршөө багш. Та бүчөөрэ одминер васцсан. Урт гаралтай нөхөрлүүлж тараад байна даа чи. Яа. Хатад яахаар ийм их од идэх байна. Шаал тэнэг. Хөөе. Чи хөгжим сонсох уу? Та хийц хэнгэрэг дэлдэг юу? Яа, танайх нь амар сүртэй ярина. Зүгээр сонсоод үзтээ. Зүгээрээ чам таалагднаа. Не шарт. Гоё юм аа. Хамгаалан хайрлаж чадна би зөвхөн хайрласны минь төлөө чи хайрт минь гэж дуудаж халуун дотноор тэврэж хамгийн чангаар хэлж хайрт минь гэж дуудаж нэрийг минь дуудаж нэрийг минь чи хангаас нэг л худаа зүрхийг минь номлож нэрийг минь Яасан бэ? Зүгээр үү? Өөрийн мэдлгүй юулаад байгаагаа ойлгохгүй. Хайртай бүрд минь бодогдоод.
Бүрт гоомор л хоёр би биндээ тийм их хайртай юм хата. Би хоёрт заавал туслана. Хамлаж гин. Би чамд хэлээд байж тээ болохгүй. Яасан ч болохгүй. Яахаараа болдгүй юм. Гүчи аль байж. Сонсч бай. Хэрвээ чи бид хоёр түүхэнд нөлөөлчих юм бол ирээдүйд тэр чигээр нь балалцгаж мэднэ. Чи ч төрөхгүй гэж мэднэ. Би ч төрөхгүй гэж мэднэ. Энэ Монгол улс ч байхгүй болчихж мэднэ. Та өөрөө хэлсэн биз дээ. Нэг ширхэг өсөж хөдөлгөж болохгүй гэж. Тэгвэл би энэ хэдэн өдөр чинь энэ олон үсэн дээр гიშгээд аль хэдийн алцаад байна. Ховолтой бас. Мэдлэгтэй болоо шив. Гэхдээ л би чамд хэлье. Яасан ч болохгүй. Хөөе, хинэ. Охтуудаа цуглуулад байж байгаарай за. Би мейкап хий шүү. Багшаа. Аль хэдийн надаас болоод бүрт баригдсан шүү дээ. Аль хэдийн түүх оронгоор ирчихсэн. Өөр сонголт байхгүй. Алдарван та амгалан байна уу? Амгалан. Та амгалан морил уу? Амгалан. Дэшэсо. Би тантай нэгэн чухал асуудлыг ярихаар ирлээ. Урд шөнө би нэгэн зүү зүүдлээ. Миний зөгнсөн зүүдэнд танаа овог аймагт гайхамшигт хүн ирсэн байна. Та тэр хөвгүнтэй ураг барилдаж охиноос сулгавас. Танаа овог аймаг хідэн үеэрээ жаргаж үнэн мөнхөд дурсагдах нэр алдрын эзэд төрөх бол. Тэр хөвгүн чинь хинсэн билээ? Тэр хөвгүн бол гадаа байгаа дөнгөтэй барлаг мөн өсөн мөн. Чонын овогтой бид эртнээс өстөн овглээ. Өнөөдөр чархаа хөвгүнтэй охиноо сүү тавина. Харин маргааш мандахын улаанаар бүрт чонын толгойг авна. Өршөөгөр хатан там. Цаазаар авах. Тийм ээ, тийм. Чирхаагүй амарл хоёр өнөөдөр сүү тавих гэж байгаа. Тэгээ бүртийн толгойг маргааш авна гэсэн. Одоо ингээ юу ч хийхгүй ингээ суугаад ах юм уу? Багшаа. За тэгвэл ба штэ. Түүхийг өөрчлөх хэрэгтэй юм бол шинэ тултал өөрчлөе шээ. Одоо миний багш. Йоо, энэ бүхний шийдчихэд очиод зуул эцтэй. За битгий давраад хараа. Тэгэл зүгээр л хэлээч. Зүгээр л хэлж болно шүү. За би ч зайлий да. Хой. Чи эндээс зайлахгүй шүү. Чи эндээс зайлахгүй шүү. Ийм мужиг хэрэгт үл оролцсон маа. Хой. Вангийн эвэр тулдаг хиний урт гарт атгаатай байгаа билээ. Оролцсон маа.
Гал дээр гачин сайхан юм болж байна да. Явж цэгээ ууя. Хаврын сар гартал харуултаа байна да. Ойсон мөчтэй, угийн уранда ойсон мөчтэй. Автчинга харин их хүн эргүүлж байгаа харагдана лээ. Йоо. Хотол өгүүлээгүйз. Датар минь. Би чамд хотол өгүүлж байсан түүх бий билүү? Яхнараа хөгжмөөс алиё. Биш. Аян. Ингээд апате. Тагадуулаарай. Гоён манайхаа дуйлаарай. Гоён шүү. Би чамайг бүр чадна гэж мэдээд байсан юм аа миний охин. Тэгэхээр биш үү? Чиний түүхийн дүн. Чим зүгээр. Би зүгээр. Чим зүгээр өстэй. Би зүгээр. Яаtiin бэ? Чамайг минь яагаачгүй. Чамтайгаа байхад би ч алцахгүй. Хамгийн гол нь бүгд чон гоо марл хоёрыг эндээс гар. Үгүй хүмүүс мэдхээс өмнө хөдөлж бод болохгүй штэ. Аринда март. Нэрт. Тайлмар. Бүгд Хантаа сүүлийн хүслийг би сонссон штэ тэхүү. Дараа нь алж болно. Та ганцхан энийг л үзчих. Сайн цаг тохио өрмөн
эцгийн чинь өшөөг авч алдар вангийн амийг галт өргөнө. Тэнгэрийн доор бид нар эзэн суух цаг нэрнэ. Одоо гагцхүү биднийг зорилгол хөтлөн. Чи энэ шулмыг барьж хүүд. Тэгээс өдийг хүртэл нөхрийгөө өшөөг авахын тулд би зүрхэндээ цусан өшөө тээж ирсэн. Чи тэр цус өдрийг санаж гин үү? Өнөөдөр чиний эрен үе дуусч миний эрен үе эхэлнэ. Бидний эрен үе эхэлнэ. Ингээд хар мөрт удган чиний хараалаар цангидсан цусан өшөөг чиний хүлээр эцлэх болно.
Та хоёртой маш их талархлаа. Гуамарл бид хоёр Тэнгис далай гэдэлж өөрсдийнхөө Овг аймгийг байгуулан амьдран сууна. За. Аз жаргалтай амьдраарай. Шолон боломтой таарад янз бүрийн болч битээр байхгүй штэ. Өш. Чи юу нь яах гэж байна? Үл мэдмээ багш. Юу мэдгүй гэж. Чи ч Овг аймгийн үсгэн гэх юм яриадсан мэт. Ястай та. Чи чинь гал сахигч шүү дээ. Харчин овгоон байгуулад нутаг орноо сахиж үлд. Чи Энэ миний аавын надад үлдээсэн зүйл. Чи намайг дурсаж яваарай. Хойлоо чи ихчдүүс алсан штэ. Оныгоо мартаж болохгүй шүү. Би өөгөж чамааг мартдیں۔ Бацаана. Намайг гэж удаарай за. Би хайчив. бид ер нь хэрэгч уулзах болов. Бид нэр үү? Уулзахгүй шүү дээ. За яах вэ? Ой. За яах вэ? Нэрээ. Бүртээ. Гуа. Та хоёр эхнийхээ хөвөнд Батцагаан гэж нэр хайрлаарай. Батцагаан. Сайхан нэр байна ах минь. Ёсоор болгоё. Та хоолой өөрийнхөө нэрийг өгчлөө. Түүхээ мэдэхгүй хүн. Хойд төөрсөн сармагч яан гэж. За баяртай. Баяртай бацаана. Уцаа болох юм. Эртний түүхийн гүнд домог болон үлдсэн ч үнэндээ түүхийн хуудсанд нуугдан оршсон хоёр нэр байдаг. Тэр бол Бүрччон, Гуамарл. Тэднийг бид олон зуун жил домгийн дүр гэж итгэж ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ Монголын эртний угсаатны судрууд, археологийн зарим олдвор, уугийн бичгийн уламжлалт тэднийг монголчуудын анхны төр улсыг үндэслэгч бодит хүмүүс байсан гэдгийг өгүүлдэг. Тэднийг бодит хүмүүс байсан эсэхэд өнөөдөр ч хүмүүс эргэлзээр байдаг. Гэхдээ тэдний тухай өгүүлдэг түүх зүгээр нэг хосын хайр сэтгэлийн домог биш. Монгол угсаатны хамтын ухамсарт төр гэж юу болохыг ойлгуулсан ариун дүрүүд юм. Эцэст нь нэгийг бид ухааръя. Түүх гэдэг бол зөвхөн бичигдсэн баримт биш. Түүх бол хүмүүсийн сэтгэл дотор оршдог итгэл үнэмшил. Харин бид тэдний үргэлжлэл, тэдний мөрөөр бид алхаж, тэдний амьдралаар бид амьдарч, тэдний нэрээр бид Монгол гэж нэрлэгддэг. Тиймээс бид өнгөрснөө санаж тэдний үннээр бид ирээдүгээ бүтээн. Энэ бол домгийн цаадах үнэ. Боломжтой шүү. Юу боломжтой? 100 хороо газтэй. Саяхан Ордост хийсэн археологийн малтлагаар 8-аас 9-р зууны үед хамаарах язгууртны булш олдсон байна л. Тэр булшнаас гарч ирсэн эд зүйлс донд тухайн үеийн биш, орчин цагийн эд зүйлс байгаа нь
тогтоогдсон байна. Энэ нөгөө гоо марал өгдөг миний буугч шүү дээ. Минийх мөн те. Тэгээд битээр түүхийг өөрчилсөн биш. Угаасаа болох ёстой зүйл болдгоороо болоод тэнд байснараа хоёул гоо марал Бүрчон хоёрыг учруулад тэг монголчууд өссөн юм уу? Бүртчон гоо марал хоёр Тэнгис далайг гаталж ирээд онон мөрнийх Бурхан халдун уулнаа нутаглаж Бат цагаан химэх нэгэн хөвгүүнийг төрүүлжээ. За дараагийн үзэгдэлтэй бэлдээрэй. Хөөе. Хоёул амын таарч илөө. Гүү баха. Хоёул анх удаа таарч байгаа шүү дээ. Тийм үү те. Сайн л юм да. Бүрт. Гоо марал. Алтан тостой нутагта амар мэд жаргида мандхин нари хаяй алгайн сайх сэргэй оо буруу тархвэ орон дотроо дуулахвэ явахгүй сэтгэлээ нададахгүй сүндэр осихгүй химрон адахгүй хататай мөрөн устахгүй шөнөөр хэрэлдэхгүй хар усыг самрахгүй